Оройн төргийн сонсогчдоо Монголын Евангелийн эвслийн зэг хялгад баримтат яриа нэвтрүүлэг яг одоо танд хүрэхэд бэлэн болсон байна. Энэ орой бид Христ итгэл хүмүүсийг чулуу хөөлөгдгүү гэсэн сэдвээр Битаны ургац Христийн чуулганы пастор төгөлдөртөө ярилцах болно. За бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн нь баярлалаа. Баярлалаа та бүхэнд. Энэ орой үзэг сонсогчдоо оройн мэндийг өргөн дэвшүүлье. За бидний сэдв бол ойлгомжтой байгаа тийм ээ. Христ итгэл хүмүүсийг чулуу хөөлөгдгөө. За яг яаж чулуу хөөлгөд ийна гэдгийг би тайлбарлая л да. Өмнөх нэвтрүүлгүүдээс хувьдаа би дүгнэлт хийнгүүд ингэж байна. За Христ итгэл хүмүүсийн амьдралыг дээшлүүлж байна. Тэгэхээр энэ бол гол зүйл биш гэсэн хариултыг өгч байна л та. За тэгвэл Христ итгэл хүмүүсийн өвчин зовлонгийн эдгэж энэ асуудлыг шийдэж байна. Энэ бас гол зүйл биш гэж. За тэгвэл Христ итгэл одоо хүний сэтгэл санааг сайхан болгоод байна. За энэ бол бас гол зүйл биш гэсэн тайлбарыг өгч байна. За тэгвэл юу гол юм бэ гэсэн? За энэ бол гол зүйл нь бол Бурхны аврал гинэ. За хүмүүсийн ойлгож байгаагаар бол мэдээж деважин там гэдгээр тийм ээ. Христэд итгэх юм бол бид деважинд очино гэсэн ойлголтыг хүмүүс бол авдаг юм байна. Энийг гол зүйл гэж үздэг юм байна. Тэгсэн чинь би саяхан бас нэг зүйлийг олж мэдчихэж байгаа нь юу гэхээр Христ итгэлд хичээгээд хинч деважинд очиж чадахгүй гэж Библиэлд хэлдэг юм байна шүү дээ. Тэгэнгүүт яг энд нэг тийм зөрчил үүсээд байгаа байхгүй. За одоо хүмүүсийг та нар бол ингээд аврал бол гол зүйл гэд бусад юмнаас нь хөндөрүүлж байгаа юм шиг ингээд сурталчилсан хэрнээ. Тэгэнгүүт хичээгээд хинч деважинд очихгүй гэж чулуу хөлөгж байгаа юм шиг болоод ийнү гэсэн тийм эргэлзээ байгаа. За энэ тал дээр та юу гэж хэлмээр байна? За юуны төрөнд деважингийн талаарх ойлголтыг бид бас ярих хэрэгтэй байх гэж би одоо бодож байна. За деважин гэдэг бол бидний ирээдүйд нэг очих гээд байгаа газрыг ярьж байгаа гэхээсээ илүүтэй өнөөдөр энд амьдарч байгаа тийм дэлхийд ирэх бидний одоо амьдралыг сайн сайхныг бас нэг талаар хилээд байгаа гэдгийг бид бас давхар бодох ёстой. Давхар. Тий. Ер нь Тэнгэрийн хаанчлал гэж Библиэлд хэлдэг л дээ. Эзэн Есүс Христ өөрийнхөө сургаалдаа Тэнгэрийн хаанчлалын тухай их олонтоо зааж сургасан байдаг. За түүн дээрээс үүдээд одоо бид нар бол Тэнгэрийн хаанчлалын хүмүүс. Тэнгэрийн хаанчлалд ирээдүйд бид орно гэсэн юм яриа ойлголт эндээс гардаг тийм ээ. Гэтэл Есүс Христийн одоо зааж исэн Тэнгэрийн хаанчлалын тухай сургаалуудын дотор аваад үзэх юм бол Тэнгэрийн хаанчлал та нарын донд ирчгээд байна гэж хүртэл хэлж ирсэн шүү дээ. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал бол бидний өнөөгийн амьдарч байгаа энэ орчинд, бидний амьдарч байгаа энэ нийгэмд, бидний амьдарч байгаа энэ одоо хүний нийгэмд бий болох боломжтой байгаад байна. Тэгэхээр хоёр ойлголт явж байгаа юм л да. Бид энэ дэлхий дээр хүн болж төрснийхөө хувьд энэ одоо газар дэлхийг бид Тэнгэрийн хаанчлал буюу газар дэлхийг бид деважин болгох ёстой. Мөн нөгөө талаар бидний амьдрал бол одоо зөвхөн энэ газар дэлхийд ирэх амьдралаар хэмжигдэхгүй. Тэгээ бид бүгдээр нь хорвоод ирсэн шигэ бид энэ хорвоогоос нэг өдөр явах болно. Харин явах үед бид хайчхайг бол бид Бурхны өмнө очих болно. Тэрийг бас деважин гэж бас хэлж байгаа тийм ээ. Нэг талаар Тэнгэрийн хаанчлал гэж бас ярьж байгаа. Тэгэхээр нэг юм хоёр туйшрамал үзэл байдаг л да. Хүмүүс болохоор дэлхий дээрээс сайхан амьдрэ. Дэлхийгээл ганц олдох насаал хөгжүүлээ те. Ганц олдох насаал жаргаж сэнгэж өнгөрөө. Юу дуртай одоо юу гэдэг юу дуртайгаа хий. Одоо хий бүтээч гэдэг юм уу. Яг тэр муу зүйл биш л те. Сайн. Тийм ээ. Тэгэхээр зөвхөн дэлхийн амьдрал дээр маш ач холбогдол өгöd харин түүнээс цааш юу болох вэ гэдгийг бол мэддгүү сонирхдгүй ч гэдэг юм уу. За сонирхсан ч энэ дээр одоо хариулт олддгүү. За магадгүй хариулт авсан ч гэсэн тэрэнд итгэдэггүй ч юм уу. За нэг хэсэг нь болохоор дэлхийн амьдрал бол чухал биш ээ. За бидний одоо хожим очих деважингийн амьдрал бол одоо чухал юм аа. Тийм учраас дэлхийн амьдралд бол одоо ач холбогдол өгөх хэрэггүй. Тийм учраас энэ дэлхий одоо ямар ч байж хамаагүй. Тийм ээ. Би л одоо зөвхөн одоо деважинд л очих минь гэж ингэж ярьдаг. Гэтэл Бурхны хаанчлал гэдэг чинь өөрөө өнөөдөр бидний амьдарч байгаа амьдрал дээр бидний ажил хөдөлмөр үүсээр дамжуулан Бурхны хаанчлал тэнд байна, энд байна гэж хэлэхгүй. Гэхдээ та нарын ажил үүсээр дамжуулан та нарын донд биелж байна гэж Эзэн Есүс Христ хэлсэн ба. Мөн нөгөө талаар бид бас хожим Тэнгэрийн хаанчлалд очих болно гэдгийг бас Библи хэлээд байгаа. Тэгэхээр хоёр зүйл ярьж байгаа тийм ээ. Бид ирээдүйд Бурхны өмнө түүний яг амьд оршихын өмнө очих, нөгөө талаар энэ дэлхий дээр бид бас яг Бурхны хүслийн дагуу Тэнгэрийн хаанчлалын төлөө бид ажиллаж амьдрах. Тийм болохоор энэ дэлхийн амьдрал маань өөрөө маш чухал болчихж байгаа. Тэгэхээр энэ хаанчлал бий болох боломжтой. Өнөөдөр бидний одоо ажил амьдралаар дамжуулан бий болж байна. Бид ирээдүйд тэр хаанчлалд очих боломжтой учраас тийм ээ. Одоо энэ хаанчлалд бол очих боломжгүй гэж бол Библи бол огт хэлдэг.
Гэхдээ ямар арга замаар яаж очих вэ гэдэг дээр хүмүүсийн бодсноос арай өөр зүйлийг бол Библи ярьдаг. Ихэнхдээ хүмүүс бол тэгж боддог тийм ээ. Би зөвхөн сайн үс хийгээд байвал, буян хийгээд байвал, миний хийж байгаа буян маань одоо нүглээс минь илүү гарах юм бол одоо бид нар одоо деважинд очно гэдэг. Ерөнхийдөө одоо уламжлалт монголчуудын дунд тогтсон ойлголт бол яг тийм байгаа шүү дээ тийм ээ. Тэгэх юм бол одоо би одоо деважинд очих юм байна. За одоо юу гэдгийг тэнгэрт очих юм байна. Одоо тэнгэрийн хаанчлалд очих юм байна. Бурхан дээр очих юм байна. Эсвэл одоо юу гэдгийг ингээд иймэрхүү одоо бурханы амлаад байгаа гоё юм болгон дээр одоо очих юм байна гэж. Нэг хэсэг нь бол одоо яг ингэж боддог те. А гэтэл Библи бидэрт юу гэж хэлдэг вэ гэхээр зөвхөн одоо буян үйлдэх замаар биш. Харин бурханд итгэх итгэлээр дамжуулан өөрөөр хэлбэл бурхны илгээсэн аврагч Есүс Христээр дамжуулан түүнд итгэх итгэлээр дамжуулан бид одоо Тэнгэрийн хаанчлалыг өөрийнхөө зүрх сэтгэлд, өөрийнхөө амьдралдаа хүлээн аваа зогсохгүй, бид өөрийнхөө ажиллаж амьдарч байгаа нийгэмдэр бий болгоод зогсохгүй, хожим бид бас мөн түүнд хүрч очих болно гэдгийг Библи хэлдэг л дээ. Тэгэхээр одоо буян үлдэх хэрэггүй мүү гэж тэгвэл тий одоо сайныг одоо үлдээд яваад ах шаардлагагүй мүү. Уул нь бол тэр нь бас их сайн байгаад байна шүү дээ. Нэг бол тий. Тэгээ одоо тэгвэл хичээх шаардлагагүй мүү. Түрүү хэлсэн шүү дээ одоо хичээгээд яваачнд очиж чаддгүй юм шүү. Библи юу юм хэлээд байгаа юм шүү гэж тий. Тий. Гэхдээ яг хуу ер нь хичээгээд цоо ариун амьдардаг хүн энэ хорвоодор байхгүй байна гэдгийг түүх өөрөө бидэрт харууллаа, батллаа. Энэ тэрийг л хэлж байгаа. Хичээгээд бурхны ариун байдалд тэнцэж очих үз одоо хүн энэ хорвоо дээр өнөдрийг хүртэл гарсангүй гэдгийг л хэлж байгаа. Уул нь тэнцчих юм бол болох юм уу? Тэнцчих юм бол уул нь бол болно. Тэр ивэл юрэлийг аавна. За харамсалтай нь тэр одоо бурхны тэр одоо өндөр стандартад бол хүрч очиж чадахгүй байгаа байхгүй. Тийм ч учраас энэ Библийн шинэ гэрээ чинь өөрөө грек хэл дээр бичигдсэн байдаг. Анхны одоо их бичвэр нь. Тэгээ грек хэлэнд гим нүгэл гэдэг үгийг чинь өөрөө хамартия гэдэг одоо үгээр илэрхийлсэн байдаг. Хамартия гэдэг тэр үг нь өөрөө тодорхой нэг очих ёстой тэр цэг дээр тодорхой нэг очих ёстой тэр нэг зорж очих ёстой тэр нэг цэг байн дээрээ тэр төвшөндөө хурж очиж чадахгүй тэр стандартад хүрэхгүй байгаа байдлыг хамартия гэдэг үгээр хэлдэг. Тэр хамартия гэдэг үгийн өөрөх нь үндсэн утга бол тийм утгатай л да. Тэгэхээр гим нүгэл өөрөө биднийг бурхны тэр жинхэнэ стандартад бидрийг хүргэж чадахгүй байгаамаа. Бурхны тэр цэвэр ариун байдалд бол хүргэж чадахгүй байгаамаа гэдгийг л харуулж байгаа юм л та. Харин Христэд итгэх итгэлээр дамжуулан тэгээ бид өөрсдөө чадахгүй байсан одоо тэр ариун байдалдаа хүрж очих боломжтой юм а гэдгийг л Библи бидэнд намалдаг. Тэгэхээр Христ итгэх итгэлээр дамжуулан бид бурхны ариун байдалд хүрдэг. Учир нь тэр итгэлээр дамжуулан бурхан биднийг өршөөдөг, уучладаг. Тийм учраас Христ итгэл гэдэг бол өршөөлийн, уучлалын, нэгүслийн итгэл үнэмшил гэж хэлж болно. Библийн одоо гол бидэрт ярьдаг, тунхагладаг гол мессеж нь бол ерөөсөө л өршөөл, уучлал, нэгүслийн тухай одоо бидэрт зааж намалдаг шүү дээ. Үүний одоо гол утга учир нь бол Есүс Христийн загалмай байдаг юм а гэдгийг л би хэлмээр байна. За таны хариулт дундаас бас тодруулж асуумаар хэдэн зүйл гарлаа. Тэг бах те. Тэгээ тодруулаад асуугаа тэгээд дэлгэрүүлээд яриа явъя цаашаа сайхан. Түрүүн бас хэллээ шүү дээ. Хүмүүс бол ингээд буруугаар ойлгочт юм аа. Яг нэг одоо өкснийхэн дараа л бурхан дээр очино гэж бодохороо энэ дэлхий бол хамаагүйг орхичдаг. Нүдэн балаа чихэн дүлий болчдөг те. Тэр нь бол ингээд Библиэлд бол тэгдэггүй гэж шүү дээ. Тэгэхээр яг Христ итгэлийн дотор тийм хүмүүс байдаг гэсэн үг үү? Тэгж итгэдэг хүмүүс. Зарим нэг одоо Библийг буруу ойлгосон, өнгөц ойлгосон хүмүүс тиймэрхүү хандлагатай явж байгаа тохиолдол бол байдаг. Тэгэхээр тэр хүмүүс л яг ингээ буруугаар явж гин гэж таавал хэлэх гээд шүү дээ, тий. Буруугаар явж байна л гэж би хэлэх гээд. Өөрөөр хэлбэл Библийг бүхэлд нь ойлгоогүй байна л гэсэн үг. Тийм ээ, зөвхөн Библийг одоо нэг талаас нь ойлгоод тэр талаа одоо хит одоо барьж явж байгааг нь л. Өөрөөр хэлбэл дэлхий одоо яах нь хамаагүй. Тэртээ дэргүү сүнж мөхөж байгаа дэлхий. Тийм учраас энд бол одоо Библи зүгээр одоо юу гэдгийг өөрийгөө болгоол явж гэж тэ. Тэгэхээр тэгж болохгүй. Яагаад гэвэл энэ дэлхийн ертөнц гэдэг чинь Бурханаас бидэнд өгөгдсөн бэлэг. Үүнийг хүн төрлөختөн яаж захиран зарцуулж байгаагаас бидний үр удам, бидний хойч үе, тийм ээ. Энэ одоо газар дэлхий дээр хэр сайн сайхан амьдрах үг нь өнөөгийн бидний сонголтоос ихийг нь шалтгаалж байгаа. Тийм учраас Христ итгэлийг нарийн судлаад аваад үсэх юм бол
өөрсдийнхөө энэ нийгэмдээ, байгаль орчиндөө, улс төрдөө, эдийн засагта, харилцаанд туйлын хариуцлагатай бас үнэт шодрог, бас цэвэр ариун хандхыг бол маш ихээр бидэрт зааж номлодог шүү дээ. Тийм учраас энэ бүгдийг бол одоо үнэн Христэд итгэсэн хүн бол энэ бүгдийг одоо ойлгон хүлээж авч дагахад энэний үр дүнд бидний одоо эргэн тойронд нийгэмд маань өөрчлөлт, гэрэл гээгээ сайн сайхан зүйл болно гэдэгт л бид итгэдэг. Энийг бид номлодог, үүний төлөө л бид тэмцэж яваа. Хэрвээ энэ дэлхий дээр ямар сайн сайхан зүйл болохгүй юм бол хэрвээ бид зөвхөн л үгсэн хойнол жаргана, тийм ээ? Зөвхөн л деваажинд очноо л гэж л одоо бодож байгаа юм бол өнөөдөр бидний энэ дэлхийд ирэх тэмцэл тэгээд юуны төлөө юм бэ? Бид юуны төлөө өнөөдөр, тийм ээ? Одоо сайн сайхны төлөө, сайн сайхан нийгмийг зохицуулахын төлөө, байгаль одоо экологоо бид нар өнөөдөр цэвэр ариг гамтаа хэрэглэхийн төлөө, эсвэл одоо хууль бос 8-ны эсрэг, эсвэл дайнд ажны эсрэг, шодрог бос зүйлийн эсрэг бид юуны төлөө өнөөдөр тэмцэж байгаа юм бэ? Тийм болохоор бид бол хийх ёстой, бид бол тэмцэх ёстой. Гэхдээ энийг бид бурханд итгэлгүйгээр хийхэд хүний хүч чадал бол мөхөсддөг. Харин бурханд итгэх итгэлээр дамжуулан одоо түүнээс ургасан үйлдэл өөрөө биднийг бол одоо амьдралыг маань утга учиртайгаар хөтлөн дагуулж яддаг юм аа. Тэгэхээр яг энийг бол би одоо өшөө хэлвэл одоо ярьж л яг цаашдаа ярианд одоо энэ яриа маань одоо өшөө илүү одоо ойлгомжтой болох байх гэж бол би бодож байна л да. Түрүүн бас за ойлголоо. Түрүүн бас нэг зүйл их асуултын тэмдэгтээ үллээ гэж бодож байна л да. Хичээгээд хүн бурхны стандартад бол хүрдэггүй гэж шүү дээ. Тэгээ стандарт нь хүрэхгүй учраас тэр хүмүүс болохоор ингээд деважинд орох ирэхгүй болчиход байна. Зүг. Авралыг хүлээж авах боломжгүй болчиход. Бурхны тогтоосон шодрог хуулийн дагуу бол яг үнэндээ тийм. Гэтэ нэгэнт бурхны тогтоосон тэр шодрог хуулийн стандартад хүн гэдэг амьтан хүрч чадахгүй байгаа учраас бурхан өөрөө бууж ирээд тэр одоо шодрог хуулийнхаа стандартыг бурхан өөрөө бидний өмнөөс биелүүлж өгсөн. Тэгээд биелүүлж өгöd өөрт нь итгэсэн тэр итгэлээр дамжуулан намайг тэр хуулийг биелүүлсэнд тооцож байгаа бурхан. Тэгснээрээ намайг бол одоо бурхан өнөөдөр одоо аврал авах боломжтой болгож байгаа юм. Тэгэхээр мэдээж би хийгээгүй, би чадахгүй байсан. Харин бурхан өөрөө миний төлөө хүн болж ирээд яг адилхан хүний биетэй болж ирээд яг адилхан хүний одоо хүсэл одоо зориг шингэсэн энэ махан биеэр бурхан өөрөө энэ дэлхий дээр амьдраад хүний тэр биелүүлж чадахгүй байсан тэр төгс хуулийг биелүүлснээрээ тэгээд тэр түүнд нь итгэх итгэлээр бид түүнтэй холбогдсноороо өнөөдөр Есүс Христ гэдэг тэр хүнээр дамжуулан бурхан намайг одоо өөрийнх нь хуулийг төгс биелүүлсэн гэж үзэж байгаа. Есүс Христ загалмай дээр цовдлогдсон нас орлоо штэ. Тэр нь юу гэхээр нүглийн төлөө. Гэхдээ Есүс Христ өөрөө нүгэлтэй учраас цовдлогдсон юм уу? Үгүй. Энэ хүмүүсийн нүглийн төлөө цовдлогдсон. Өргөл золиос байсан гэж үзэж байгаа. Тэр угаасаа еврейн ард түмэн эртээр үеэс дээр үеэсээ ахуулаад бурхны өмнө хийсэн гэм нүглийнхаа төлөө ямарваа нэгэн амьтныг алаад цусыг урсгаж тухайн амьтнаа шатаал тахил болгон бурхны өмнө өргөж өөрийнхөө нүглийн өмнөөс золиос өргөснөөр уучлалыг хүртдэг гэсэн ийм итгэл үнэмшил дээр явсан. Гэхдээ энэ бол хизэж хүний зүр сэтгэлийн доторх бохирыг бол арилгаж чадахгүйсэн. Тийм ч учраас гэм нүгэл гэдэг бол үргэлж давтагдан үеийн үед одоо хийхцээр бозар муу зүйл бол байсаар байсан. Харин энийг үндсээр нь алга болгохын тулд өөрөөр хэлбэл зүр сэтгэлээс нь энийг арчиж алга болгохын тулд Есүс Христ өөрөө загалмай дээр цовдлогдсон нас ороод тэр одоо нас оролтод бидний гэм нүглийн төлөө бурхны өмнө одоо золиосын тахил болж өргөгдснөөрөө бидний гэм нүгэл уучлагдаад зогсохгүй тэр уучлалт итгэснээр бурхны ариун сүнс бидэнд ирээд тэрхүү ариун сүнсний хүч чадлаар тэр итгэл үнэмшлийнхаа сойрон дээр бид өнөөдөр хүний бурхны өмнө зөв шодрог цэвэр ариун чигч хандлагатай явж чадахгүй байсан тэр замаар өнөөдөр явах боломжтой болж байгаа. Явсаарч байна. Харамсалтай нэг хэсэг нь энийг дутуу ойлгодог учраас түрүүний хэлдэг зөвхөн амьдрал дэвшлүүлэх боломж гэж харсан учраас яг тэгж харж байгаа нь буруу биш. Зөвхөн тэгж харах тухайг л шүмжилж байгаа. Тэрнээс амьдрал дэвшлэх, өвчин эдгэрэх, ажил амьдрал бүтгэж гэдэг юм уу? Сайн сайхан зүйлсүүд бол зөндөө байгаа. Тэрийг бол үүсэхгүй. Тийм ээ. Гэхдээ зөвхөн тэрийг одоо гол зорилгоо болгож харсан учраас Христ итгэл үнэмшлийг бол яах вэ гэхээр зүгээр нэг одоо ажил бүтээдэг. Зүгээр яг өөрийнхөө хувьдаа зүрхнийхээ итгэл байхгүйгээр зүгээр нэг энэ ёсыг
шашныг гүйцэтгэж юм бол болчих юм байна гэдэг ийм өнгөц ойлголтоор явж байгаа. Тэгэхээр энэний эсрэг л бид нар байнга л номлож идэг. Энэний эсрэг л Библийг бол одоо өдөр шөнөгүй бид ухуулан тайлбарлаж зааж сургаж байдаг. Тэгэхээр хүн гэдэг амьтан чинь өөрөө юм мухар сүсгийн байдлаар одоо аливаа зүйлд хандахтаа маш амархан. Ялангуяа манай монголчуудын зан чанар. Сүүлийн 3-400 жилийн хугацаанд бол монголчууд бидний аливаа юмд хандах хандлага гэдэг бол учрыг нь мэдэж хожрыг нь тунгаах гэхээсээ илүүтэй зүгээр л энэ зүйлийг би ингээд л хийчих юм бол цаагаараа надад сайн гэдэг нэг юм мухар сүсгийн байдлаар аливаа зүйлд хандж идэг. Тэгэхээр энэ бол энэ яг ийм байдлаар одоо хүмүүс заримдаа Христ итгэлд хандах гэж оролддог. Харин одоо энэ тийм зүйл бол одоо биш юм аа. Иесус Христэд чин сэтгэлээсээ итгэснээр хүний зүрх сэтгэл тэр итгэлээр дамжуулан өгөгддөг Бурхны ариун сүнсээр дамжуулан өөрчлөгдснөөр хүн өөрөө одоо Бурхны одоо хүсэл дотор Бурхны одоо таалалд нийцсэн байдал дотор хүн бол амьдрах боломжтой юм а гэдгийг л хэлдэг. Тийм учраас өөрөөр хэлбэл өнөөдрийн нэвтрүүлгийн эхэнд одоо хөтлөгч Буяагийн маань шууд асуусан тэр асуултанд бол би бол одоо энэ бүгдийг тайлбарсныхаа эцэст дүгнж хэлэхэд бол үгүй шүү л гэж би хэлэх гээд байна. Чулуу хөөлөгдөө шүү. Тий. Чулуу хөөлөгдөө шүү гэдгийг би хэлэх гээд байна. Өөрөөр хэлбэл хичээгээд деважинд очиж чаддгүй мүү гэдэг үгэнд бол үгүй тийм байхгүй. Мэдээж итгэл үнэмшил ярьж байгаа бол тэнд мэдээж хичээл зүтгэл бол зайлшгүй байдаг. Энэ зүйл бол одоо энэний араас бол одоо энэний итгэл үнэмшлийг чинь одоо үр дагавар болоод гарч ирж явж идэг ба. Тийм болохоор мэдээж бид нар энэ одоо итгэл үнэмшилгүйгээр ямарваа нэгэн үйлдэлийг бид нар төрүүлж ярьж байгаа биш. Харин эхлээд итгэл үнэмшил байгаад тэн дээр суурилсан үйлдэлийн тухай ярьж байгаа учраас энэ дараалалаар нь ярих юм бол уул нь одоо зөвл юм байгаа юм. Тэр утгаараа бол одоо Христ итгэл бол бид бол одоо деважинд очих боломжийг л бид нар ярьж байгаа шүү дээ үнэндээ. Зөвхөн очих биш. Бид нар энэ дэлхий дээр тэр деважинг бид нар бий болгох тэр боломжийг л өнөөдөр бид нар намлж байгаа шүү дээ. Тэгэхээр за миний ойлгосноор бол Бурхны стандартад хүмүүсийг хүрэхийн тулд Бурхан за энэ дэлхий рүү хүүгээ илгээгээд өөрөө хүн болж ирээд те янз бүрийн зүйлийг яваад тэгээд тэр болгоно ямар зорилгын төлөө яг нэг хүмүүсийг тэр одоо аврагдаж болох гэх юм уу те деважинд орж болох стандарт дээр аваачихын тулд гэж ойлгоод байна шүү дээ. Зөв. Заавал одоо тэгж яхаар зүгээр стандартаа доошлуулчих болдгоо юм. Эсвэл хүмүүсийг те за ингээд зүгээр сайхан бүгдийг аврьяа энэ төр гэж болдгоо. Тэгвэл Бурхан өөрийнхөө үндсэн мөн чанарыг үүсгэсэн хэрэг болчихж байгаа юм л да. Бурханы өөрийнх нь үндсэн мөн чанарын хамгийн цөм болсон мөн чанар бол ариун байдал байхгүй юу. Тэгэхээр ерөөсө Бурханы гол мөн чанаруудын одоо хамгийн гол суур мөн чанар нь өөрөө ариун байдал байгаа. Тэгэхээр ариун байдал дээр тулгуурлаад Бурханы бусад бүх мөн чанарууд одоо үүн дээр үндэслэгдэн гарч ирдэг гэж ойлгож байна. Тэгэхээр Бурханы тэр одоо Бурхан яг хэн бэ? Ямар Бурхан бэ? Ямар вэ гэдэг тэрийг хэлээд байгаа. Тэгэхээр тэр Бурхан өөрөө ариун учраас тэр ариун байдлын эсрэг бүх зүйл яаж яах гэхээр Бурхантай харшилдаж байгаа угаас. Тийм учраас Бурхан одоо тэр байдлыг бол одоо өөрийнхөө одоо тэр байдлыг бол үүсгэж чадахгүй. Гэхдээ нэг талаар бол одоо тэр стандартыг доошлуулж байгаа юм шиг. Гэхдээ тэр үнэндээ тэр стандарт бол доошлоогүй. Харин өөрөө тэр стандартаа бидний өмнөөс биелүүлж өгсөн гэсэн утгатай. Тэгэхээр тэр стандартыг бол үнэндээ доошлуулаагүй. Тэрийг бид биелүүлэх ёстой байсан боловч чадахгүйсэн. Харин Бурхан өөрөө тэр стандартыг бидний төлөө биелүүлж өгсөн. Ингэснээрээ бидэрт бол амархан болж байгаа. Гэхдээ үнэндээ Бурханы стандарт бол хэвээрэл байгаа шүү дээ. Доошлуулсан юм бол үнэндээ байхгүй. Харин хурж очих боломжийг Бурхан өөрийнхөө нэгүслээрээ биднэрт сойрхсон гэж бид нар ойлгож байна. Үүний гол зангилаа л Иесус Христийн загалмай байдаг юм аа. Энийг гол одоо Бурхан хийхдээ Иесус Христийн загалмаагаар дамжуулан хийсэн байдаг. Энэ хоёрын одоо уулзрын гол зангилаа нь бол ерөөсөө загалмай байдаг. Тийм учраас Христ итгэж бидний хувьд бол загалмай маш их утга учиртай байдаг. Яг тэгвэл загалмай бидэрт өршөөлийг тунхагладаг. Загалмай бидэрт Бурханд хүрч очих боломж таа гэдэг тэр боломжийг бидэрт тунхаглаж байдаг. Тийм тэр загалмай бол биднэрт нэгүслийг ярьж байдаг. Бас бид Иесус Христийн загалмай дээр цовдлогдсон тэр золиосонд итгэснээрээ бидний нүгэл уушлагдаа зогсохгүй бид тэр итгэлээр дамжуулан ариун сүнсийг хүлээн авснараа бид яг Бурханы хүсэл дотор одоо амьдрах
Бурхны одоо стандартад нийцсэн байдлаар явах тэр боломж бол одоо бидэрт олгогддөг юм аа гэдгийг л би хэлэх гээд байгаа юм л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл ер нь яг үдэ зүгээр ерөнхийд нь ярих юм бол итгэл үнэмшил үйлдэл хоёрыг битгий салгаж ойлгооч хүмүүсээ л гэж би хэлэх гээд. Нэг бол заавал нэг үйлдэлийг нэг тусад нь ярьчих гал, нэг бол заавал итгэлийг нэг тусад нь ярьчих гал. Итгэл чухал гэхээр үйлдэл чухал биш юм шиг ойлгох гээд. Үйлдэл гэхээр итгэл үнэмшилээс тэрийг нь заавал салгаж ярих гээд. Ингэж одоо баруун гэвэл заавал зүүн гарын үгүйсэх гээд, эсвэл зүүн гар гэвэл заавал баруун талын үгүйсэх гээд байгаа юм шиг. Энэ хоёр чинь хоёулаа хамт байж энэ хоёр зүйл чинь хоорондоо одоо маш нэгт холбоотой юм хоёр зүйл явж байгаа шүү дээ гэдгийг л би хэлэх гээд байгаа юм л да. За баярлалаа. Сонсогчтанд Монголын Евангелийн эвслийн захиалгад баримтат яриа нэвтрүүлэг үрж байна. Та биднээс асуухыг хүссэн асуултаа 9986 1045-д мессежээр илгээж болно. Бас бидний лайв стриминд ор комент өчөх боломжтой. Та сонсохыг хүссэн хүмүүстээ шеэр хийж түгээгээрэй. Өнөөдөр Христ итгэл хүмүүсийг чулуу хөөлөгдгөө гэсэн сэдвээр Битаний ургац Христийн чуулганы пастор төгөлдөртэй ярилцж байна. За тэгэхээр тавл итгэл бол эхлэл гэж хэлээд байна шүү дээ. Эхлээд итгэдэг. Тэгээд дараа нь тэр одоо юу гэдэг үйлдэл мүлдэл инээ тэр болоод тэгээд нөгөө стандарттай хүрэх процесс нэг явдаг юм байна л да, тийм ээ. Тэгэхээр ингээд итгэлээр энэ бүхэн яана. За итгэлээр ингээд болноо гэчихээр итгэл гэдэг чинь өөрөө айгүй барьцгүй юм шүү дээ. Тэгээд одоо чи хүнд итгэж гин үгэх юм бол итгэж гин. Тэгээд гол нь итгэж байгааг нь яаж мэдэх юм? Болоо явж шүү дээ, тийм үү? Тэгэхээр хүн одоо барьж болохгүй, хэмжиж болохгүй. Тим юмар ингээд бүр хувь заяагаа шийдвүлэх тим юм ингээд одоо юу гэдэг. Хувь заяагаа шийдэж болох тим үйлдэлийг зөвхөн одоо тийм хэмжигдэж болохгүй итгэл гэж зүйлээр одоо тогтоочхоор энэ нь айгүй тийм барьцгүй болчих юм шүү. Тэгээ явж чи итгээгүй юм байна гэж хэлчихвэл яах юм одоо итгэс үгүйгээч бас яаж мэдэх юм. Тэгээ яг өстө жинхэнэ чулуу үүсэн болчих юм шүү. Итгэлгээд хэмжүүр тавьчихаар. Нэг барьцгүй юм яриад. Тий одоо чи тэгээд нэг хэл хэрэгтэй тодорхойгүй юм яваад байгаа юм шиг. Тийм хүн яг ингэснээ яаж мэдэх юм бас тий. Одоо хайрыг жишээ олгоод яриа л да, тийм ээ. Хайр өнөөдөр энд байна гэж бид нар хэлж чаддгүй. Тийм ээ. Хайр энд явж байна гэж хэлж чаддгүй. Энэ бол хайрын хэлбэр дүрс гэж бид нар хэлж чаддгүй, тийм ээ. Гэхдээ хайр бол бодитоор байдаг. Тэрийг бид нар юунаас харж болдгоо тэр хүмүүсийн үйлдэлээс харж болдог. Хайртай хүмүүс бие биендээ яаж ханддаг вүлээ, тийм ээ. Хамгийн сайнаар л ханддаг. Хайртай бол нэг уучилдаг. Хайртай бол нэг байгаагаар нь хүлээн авдаг. Хайр бол одоо тухайн хүнд өршөөнгөө нэгүсэнгөө хандхад хүргэдэг. Тийм ээ. Хайр бол одоо тэр хүний төлөө бүхнээ зориулахад хүргэдэг. Энэ бүгдийг харахтаа энэ үнэхээр хайр юм байна гэж бид нар мэдэрдэг штэ. Тийм ээ. Гэхдээ бид нар хайр яг энд явж байна. Яг чиний хажууд байна. Хайр миний цүнхэнд байна гэж бид нар хэлж чаддгүй. Хайр эсвэл энэ ширээн дээр байна. Эсвэл ширээний доор байна. Хайр чинь ийм хэлбэртэй юм байдаг байхгүй юу гэж бид нар бол ярьж чадахгүй, тийм ээ. Хайр энд байна. Эсвэл тэнд байна гэж ингэж бид нар хэлж чадахгүй, тийм. Гэхдээ хайрыг бид нар юунаас харж болдог вэ? Хүний үйлдэлээс харж болдог. Яг энтэй адилхан бурханд итгэх итгэлийг бид бас мөн ялгаагүй хүний өөрийнх нь үйлдэлээс харж болдог. Тэгэхээр бурхан байгаа гэж итгэж байгаа хүн мөн бурхан өөрийг нь шагнана гэдэгт итгэж байгаа хүний ажил амьдрал бол одоо яг тэр итгэл үнэмшилтээр толгоорлдог. Жишээ нь хинч хараагүй байсан ч гэсэн бурхан намайг харж байгаа штэ гэдэгт итгэж байгаа тэр хүн бол хин нэг нь өөрийг нь харж байгаа юм шигээр ажил үйлдэлтэй шудраг хандаж эхэлдэг. Тийм ээ. Бурханд итгэж байгаа хүн аливаа зүйлд шудраг байхыг хичээж эхэлдэг. Яагаад гэвэл бурхан шудраг юм чинь. Тийм ээ. Бусдыг хайрлж эхэлдэг. Яагаад гэвэл бурхан өөрөө хайр юм чинь. Тэгэхээр аливаа итгэл үнэмшил гэдэг бол одоо хүний үйлдэлээр болоод одоо харагддаг. Тэгэхээр үнэхэрийн Есүс Христэд итгэсэн, бурханд итгэсэн хүмүүс бол Библийг уншихгүй байж чадхаа байлдаг. Залбирахгүй байж чадхаа байлдаг. Христэд итгэгчдийн нөхөрлөлд хамрагдахгүй байж чадхаа байлдаг. Бусдад Есүс Христийн тухай ярихгүй байж чадхаа байлдаг. Үнэхэрийн Христэд итгэсэн хүн бол өөрийнхөө өдөр тутмын амьдрал, ажил дээр гаргаж байгаа зан үйл, хандлага дээр маш нягхуур цэгцтэй болж эхэлдэг. Тэр хүн ямар нэгэн буруу зүйлийг хийлээ гэж үзэхэд тэр буруу зүйлийнхаа төлөө эмзэглэдэг, уучлахгүйдэг, бурхны өмнө гим нүглээ наминчилдаг, гимшдэг болдог. Тэгээд тэрийг дахин давтахгүй төлөө тэрийг засаж залруулахын төлөө тэр хүн хичээж эхэлдэг. Энэ юуг харуулж яах вэ гэхээр энэ хүн тэр хүний дотор бол итгэл байна гэдгийг л харуулж байгаа юм л да. Тийм учраас
Библи бол бас юу гэж ярьдгүү гэвэл тэ гимшилд зохистой үр жимс гарга гэж хэлдэг тийм ээ. Гимшил зохистой. Тэгэхээр гимшиж байна. Бурханд итгээд би гимийг гимшиж байна гэдгийг чи яаж мэдэх юм те? Одоо уйлж сууснаар чинь гимшиж байна гэж те. Миний буруу одоо юу гэдэг одоо нэг кинон дээр гардаг. Боол би өхүүл таарна гэдэг одоо ингээл өөрийгөө алгадаал ингэж байгаагаар бидний гимшиж байгааг одоо харах юм үгүй шүү дээ. Гимшилд зохистой үр жимс гарга гэж хэлж байгаа байхгүй. Энд чи юу гэсэн үг юм бэ гэхээр үнэхээр гимшиж байгаа хүн бол тэрийг үйлдэлээр харуулдаг. Хулгай хийжсэн бол хулгай хийхэ болдог гэсэн үг тийм ээ. Үзэн яддаг байсан бол нөгөө хүний уучлдаг болж гин гэсэн. Энд чинь өөрөөр хэлбэл гимшсэн хүний амьдралаас гарч байгаа тэр зохистой үр дүн багхгүй юу? Үр жимс гэж хэлж ин л та тийм ээ. Өөрөөр хэлбэл мод ямар нь модноос тэмэл жимс гарна. Сайн модноос сайн жимс гарна. Муу модноос муу жимс гарна. Сайн сортын жимснээс сайн сортын модноос сайн сортын жимс гарна. Усан үзмийн модноос усан үзм, инжирийн модноос инжир, ансны навчнаас ансал гарна, гүзэлзгний навчнаас гүзэлзгэн л ургадагтай адилхан. Тийм учраас Библи бол одоо үр жимс, үр дүнг бол их одоо тодорхой хэлдэг. Тийм учраас итгэл гэдгийг бол одоо итгэхгүй байна. Үнэхээр итгэдэг хүн байна гэдэг бол үнэхээр ер нь ялгардаг. Заримдаа хүмүүс би Есүст итгэдэж штэ гэж хэлдэг. Энэ нь магадгүй тодорхой нэг карьерийн төлөө эсвэл бусдад тухайн одоо эргэн тойрондоо байгаа хүмүүсийн донд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд яг зүгээр тэгж хэлж байгаа тохиолдол бол байдаг. Тэгээ бас дотроо итгэхгүй ч болно шүү дээ. Тэгсэн мөртөө дотроо итгэхгүй байдаг. Тэр дотроо итгэхгүй байгаа нь хараа эндээ үйлдэлэр нь харагддаг л байхгүй юу? Мэдэгдчихдэг. Тий, мэдэгддэг л байхгүй юу? Тий. Гэтэл үнэхэрийн итгэж байгаа хүн бол яаж юм хэрэг тэр хүний үйлдэл өөрөө угаасаа тэрийг харуулад өгдөг тийм ээ. Харуулад өгдөг. Тэгээ Христэд үнэхээр итгэсэн хүн бол Бурханаас ариун сүнсийг хүлээж авдаг. Ариун сүнсээр хүлээн авсан хүний нүүр царай нүдний харц ч гэсэн шал өөр болоод л явцдаг тийм. Аливаа зүйлд хандж байгаа хандлага маш хүндэтгэлтэй, эмх зэгцтэй байдлаар ингээл хандаад явцдаг тийм ээ. Би сайхан дугуйтаа гудамжин жигээд нарийнхан замын хажуугийн нарийнхан явган хүний замаар дугуйтаа жийж урд хоёр эмхтэй сугталцаад алхаж байна. Яг зам хажуугаар нь зөрчий гэсэн чинь нөгөө багтадгүй зөрж болдгоо. Заавал ийшээ боржуураас буугаад машин зам руу орох болчиход болдгоо. Машин замаар нь машинууд давхилтаад байдаг. Тэгээд нөгөө хонхоо дарахаар урд явж байгаа хүмүүс чинь заримдаа нөгөө ард нь дугууны хонх дуурахаар анзаарахгүй юм. Өөр юм бодоо явж идэх юм уу яа. Тэгээ өөртөө нь дохио өгöd ийн гэж мэдэхгүй л юм. Тэгээ би хашгирж байгаа юм л да. Хоёроо зөрчий гэд. Тэгс чинь нөгөө ирж өө гэд зам тавьж өгч яана л да. Тэгээ хажуугаар нь гарсан чинь харин таньдаг хүмүүс явж байна. Тэгээ миний таньдаг одоо өөр нэг цуглааны ахлагч. Тэгээд нэг итгэгч хоёр хамт явж байгаа байхгүй. Тэгээ намайг харсан. Өө та байсан юм уу? Даанч нэг соёлтой хэлсэн юм аа гэж. Тэгээ яг би өөрийгөө нөгөө соёлтой би амар соёлтой шүү гэж өөрийгөө магтах гэдэг юм биш л дээ зүгээр. Гэхдээ л яаж яах гэхээр бусдад хандах хандлага одоо өөр л болдог тийм ээ. Яа тэгвэл одоо бусдад хүндэтгэлтэй хандаж эхэлдэг бид нар тийм ээ. Зүгээр наад захын л нэг одоо юу чинь л энэ штэ тий. Гэх мэтчлэн. За яг хөө тэгтээ мэдээж итгэдэггүй хүмүүс Христэд итгэж биш хүмүүсийн хувьд ч гэсэн бусдад хүндэтгэлтэй хандах юмнууд бол мэдээж байдаг л да байдаг. Тэрийг бол мэдээж үгүйсэхгүй. Энийг мэдээж яг туйлын одоо юу болгож бас авч ярьж байгаа юм биш. Гэхдээ л маш олон энэ мэтийн одоо үр дагавар, үр жимсүүд бол бас гарч идэгэн шүү. Итгэлийг одоо энэ бүх зүйлэр бол одоо бас мэдэх бас боломжтой байдаг юм аа. Үш холдооч та хоёр одоо хэлсэн бол баларх нэ тий. Өө та ч одоо ямар амир юм бэ гэж бодох байсан бол яах вэ? Магад. Зөв. Тэгэхээр ер нь бас итгэл гэж яриад байна тий. За тэгээ итгэл гэж зүйлээр дамжуулаад хүний одоо үйлдэл нь өөрчлөгдөд эхэлдэг болохоор за итгэдэг үгүйг нь мэдчиж болд юм аа л та. Хүн одоо яг бүгдийн сайхан бичиж аваад за би итгэдэг хүн бол ийм байх хэрэгтэй гэдгийг сайхан бичиж аваад нөгөөдүүлийн ингээд гоё стандарт нь өрөх гэж хичээгээд тэгмүүдээ гаднаа би итгэж гин гэж явуучвал тэр хүнийг одоо олж мэдэх боломжгүй болчихно гэсэн үг. Ер нь бол яг тэр хүний итгэж байгаа үггүй гаднаас нараад хинч мэдэхгүй шүү дээ. Яг итгэж байгаа үгүйгээ өөрөө ч мэдэхгүй явж ивэл ер нь яг тийм итгэлийн ингэж мэдэх дотроос нь хүнийг харж байгаа юм шиг ингэж харах юм бол байхгүй шүү дээ. Мэдээж байхгүй л те. Гэхдээ Бурхан бол тэрийг одоо мэдгүй ш. Бурхан бол өөрөө тэрийг бол мэдэн шүү дээ. Эцэс бурхан л өөрөө шүүштэй. Ер нь бол тийм ээ. Тэгэхээр ер нь чи яг заавал итгэж гин үгүй юу гэдгийг өнөөдөр бид нар хөөцөлдөөл тэрийг мөрдөөл
заавал нэг тогтоохгүй л чи бол яг итгэж юм байна, эсвэл итгэж биш юм байна гээл тэрийг тогтоохгүй л одоо тэрийг нэн тэргүүн тавиад гүгээд авах шаардлага бол байхгүй. Ингэснээр бид нар харин бусдыг бол маш хүнд байдалд оруулж болно. Тэ? Үнэхээр хүн итгэж байгаа бол тэр л үсттэй, сайн л үсттэй. Гэхдээ итгэхгүй мөртлөө итгэж байгаа юм шиг дүр исгэхэд за зарим хүмүүс явж болно. Гэхдээ тэгвэл тэгээд одоо яах вэ? Бурхан өөрөө тэр хүний доторхыг зүрх сэтгэлийг угаасаа харж байгаа мэдж байгаа шүү дээ. Тийм ээ? Тийм болохоор одоо тэрийг бол одоо бид нар заавал одоо тэгж шүүж тогтоох тэрнийхэн дагуу одоо тэр хүнийг одоо тэгээ яах гэдэг. Тэгээ одоо заавал нэг одоо ялах гээд байгаа мó, шүмжлэх гээд байгаа мó. Зарим хүмүүс бол яг тэгдэг. Би бол Христ итгэж биш л дээ. Гэхдээ та нар надад таалагддаг. Та нарын юмд хандж байгаа хандлага, та нарын ярьж байгаа юмнаас авах зөндөө байдаг. Би бол авах юм аваад явдаг гэдэг. Гэхдээ тэгээ тэр л үсттэй. Тэгээ явж сайн л үсттэй. Тийм үсттэй. Юмны сайн талыг олж хараад яг одоо монголчууд авах гээх ухаанаар хандна гэж ярьдаг. Яг би бол өөрөө яг Христэд үнэнхүү итгэдэг хүнийхээ хувьд бол гэгэд ах юм бол байдаггүй. За гэхдээ бол одоо итгэж биш одоо хүмүүс бол аим итгэхгүй зүгээр яг авахын авъя гээх ингээл гэдэг. Гэхдээ тэгэл гэж хэлдэг. Тэгээд тэрийг зарчмуудыг амьдралдаа өөрийнхөө харилцаанд хэрэглээд, бизнестэй хэрэглээд, нийгмийн харилцаанд тэрийг хэрэглээд амжилт олоод явж байгаа хүмүүс байна. Тэгвэл сайн л үстэй. Гэхдээ сайн л үстэй тий. Тэрийг заавал би ингээл нэг ухаал чи яг итгэж юм уу биш юм уу гээл заавал тэрийг би тодруулах гал араас нь хөөцөлтөл одоо хүний мууг үзэж байгаа юм шиг яваад байгаа шаардлага байхгүй. Тэгж явж хагаад үнэнхүү өөрөө итгэж болчихсон хүмүүс байдаг. Тийм ээ? Тэгээ бүр өөрийгөө шалгаж явж байгаа гэж юу? Тэгээ одоо юу гэдгийг энэ христийнхний энэ заадаг сургаал энэ тэр айгүй зүгээр юм байна. Энийг амьдралдаа ингээд хэрэгжүүлээ. Авах гэх ухаанаар хандъя, авахыгаа авъя гэж явж хагаад нэг итгэд бүгдийг авчихсан явж байгаа хүмүүс бас байж л байдаг тийм. Тэгэл ер нь өөрийгөө би бол ер нь Христ итгэж юм байна гэл. Тэгээ яг ер нь итгэл орно гэдэг чинь өөрөө бас нэг юм юу байгаа юм л да. Бас нэг юм зөвхөн нэг юм оюуны төвшөнд явагддаг зүйл бас энэ сэтгэл зүйн төвшөнд бас болж байгаа юм байгаа байхгүй. Үнэхээр ингээд аяндаа ингээд залбираад одоо зүрх сэтгэлдээ яг Бурхны оршихуйг мэдрэх, тэр хайрыг мэдрэх. Үнэхээр өөрийн алдаа одоо гим нүглийг үнэхээр бүр голдоо ортол ойлгож би ямар буруу явсан бэ гэдгийг мэдрэх. Тэрнээс аваад чин сэтгэлээсээ Бурхны өмнө гимшиж магадгүй ойлгох. Тэгээд амьдралаа өөрчлөх. Яг ийм сэтгэлийн эмоцийн яг хүний сэтгэл мэдрэмжэн дээр гарч ирдэг юмнууд бол бас байдаг байхгүй юу? Ийм юмнууд бол байдаг. Би чинь анх сайн мэдээ сонсчоод цуглаанд яваал нэг хэдэн сар явсан. Тэгж байгаа л очихоо болцсон байхгүй юу? Цуглаанд явахгүй бас нэг хэдэн сар өнгөрч байгаа. Яагаад болцсон? Гэхдээ тэгэл яг очоод нөгөө найзалдаг найз байхгүй. Тэгэхээр ганцаардаал тий. Тэгээд Христийнхний дунд орохоор айгүй гоё хүмүүс байгаад байдаг. Уул нь очмоор байдаг. Гэхдээ очихоор би нэг л тойрог дотор нь орж чадахгүй ч байгаа юм шиг нэг мэдрэмж төрөөл шиг санагдаад. Тий, нэг л одоо болохгүй л байхгүй. Тэгэл тэрнээсээ болоод жоохон айх, эмэх сэтгэл төрөөл жоохон жирэхэд ч гэдэг юм уу. Очихгүй ингээл нэг хэдэн сар явдаг байхгүй юу. Тэгж байгаад яг би чи Библиэтэй байсан. Тэгээд гэртээ нэг өдөр гинт нөгөө Библиа би гаргаж ирээд дэлгээд ингээд Библийн өгүүлбэрийг ингээд уншаа сухад өөрөө ирэхгүй яг Бурхан намайг одоо өөрлөгөө дуудаж байна гэдгийг би тэрэнд ямар ишлэл уншижсэн би одоо санддаг байхгүй. Тэгээ би тэр үгсүүдийг уншаад эхлэхэд миний зүрх сэтгэлд яг Бурхан намайг дуудаж байгаа юм шиг, надад яг хайртай гэж хэлж байгаа юм шиг тийм гүнзгий мэдрэмж төрөөд өөр ирэхгүй нүдэнд нулимс цэлгэнэд ирж ирсэн. Тэгээд би ер нь цуглаандаа явах хэрэгтэй байна гэж бодоод би цуглаандаа очиж исэн байхгүй. Тэгэхээр тэр номыг би иж хиттэй ном байсан гэж хэлэхгүй. Гэхдээ энэ Библи одоо Бурханы үг бол мэдээж ариун сүнсний онгодоор бичигдсэн байдаг. Тийм учраас одоо Библийг нээгээд одоо эзний өмнө яг очих үед Бурханы сүнс өөрөө миний зүрхэнд нөлөөсөн. Тэгэхээр иймэрхүү одоо бодит ийм одоо мэдрэмж зүйлсүүд бол одоо Христ итгэгч нарт бол баг бүгдээрэнд нь болсон байдаг шүү. Тийм сүнслэг нөлөө. Тэгээ надад бол ярьжсэн. Жишээ нь нэг ихч бол одоо Тайванд гэлөө хаана гэлээдээ ажиллаар анх очоод тэгэл тэнд бүтэн сая өдөр нэг Христийн сүмд ороод суусан. Магтан дууных нь үеэр өөрөө ирэхгүй асгартлаа би уйлаад байсан. Тэгэд би нэг гой тийм сэтгэл онгоогоод би тэндээс гарч явсан. Тэгэхэд би тэндээс юу ойлгосон бэ гэхээр бурхан байдгийн байх гэж би бодсон гэж нэгч надад тэгж ярьжсэн. Тэгээд би ер нь аажмаар ер нь
би ингээ Библийг уншиж эхэлсэн. Би ер нь Христийг би өшөө илүү энэс болж би сонирхох болсон. Гэт ингээ ярьж исэн байхгүй. Тэгэхээр иймэрхүү зүйлсүүд бол бас байгаа. Тийм ээ? Ер нь таны яриаг сонсоход нэг ийм ажиглагдаад байна үгүй юу? Одоо нэг идеал хүн гэж байдаг шүү дээ. Одоо идеалист хүн байна, реалист хүн байна, тэ. Айгүй тийм юмыг ургуулж боддог, уран сэтгэмж сайтай гэх юм уу, эсвэл сүнслэг гэх юм уу, шашинлаг тэ. Одоо манайхны ойлголт яг шашинлаг байхгүй. Тийм хүмүүс нь арай илүү одоо мэдрээд итгээд гэх юм уу. За зөвхөн реалист хүмүүс бол нэг итгэж хүмүүс сонсоход бол нэг амар онц юм биш. Яг уу тэгэл бодмоор тийм. Ер нь ингээд заавал идеалист хүн болж иж юм уу эсвэл те ийм болж иж ер нь итгэдэг тийм байд юм уу? Үгүй ээ. Христ итгэгчдийн чинь дотор одоо маш тийм прагматик юмд одоо ханддаг тийм ер нь нэг тийм реалистик байдлаар юмд ханддаг хүмүүс бол одоо тоймгүй олон байна штэ. Тийм ээ. Маш их одоо эрдэм номтой шинжлэх ухаанч юмд ер нь их улс ортой ханддаг судалгаа одоо юу гэдгийг альваа зүйлийг одоо учир начрыг нь олох гэж хичээдэг тийм одоо юмд ханддаг төрлийн хүмүүс бол одоо өнөөдөр Христ итгээд маш их явж байгаа. Тэгэхээр яа тэгэхээр юм мэдрээд тэгэнгүүтээ итгэж чинь гэж уурн баймаар. Гэхдээ яг хөө юм болгоныг би одоо нөгөө одоо мэдрэмжээр бүх юм болоод идэг гэж би хэлэхгүй юм л да. Яг хөө тэр зүйл бас байдаг шүү. Ер нь гэдгийг л би хэлэх гээд байгаа юм тий. Мэдээж Библийг уншаад үнэхэрийн яг өөрийнх нь амьдралыг ярьж байгаа байхгүй. Үнэхээр өөрт нь хэрэг болохоос олон зүйлсүүдийг хүн Библийг уншаад ирэхээр Библиэс авдаг байхгүй. Ингээд ирэхээр хүмүүс жишээлбэл үнэхээр итгэл үнэмшил төрж эхэлдэг. Амьдралаас хайгаад олохгүй байсан тэр одоо асуултаа хариултуудыг Библиэс өнөөдөр хүмүүс авч эхэлж байна тийм ээ. Ингээд ирэнгүүт хүн чинь өөрийнх нь амьдрал нөхцөл байдлыг үннийг нь өөрт нь хэлж байна. Мөн өөрийнх нь амьдрал цаашдаа одоо альва зүйлд хандах хандлага болон харилцаанд нь хэрэгцээтэй тэр чухал зарчмуудыг Библи хэлж байгааг харахтаа эн чин нэрээ яасан үний юм бэ гэдгийг өнөөдөр хүмүүс мэдээд тэгээд ирж штэ. Тэгэхээр яг мэдээж уншихаас гадна тайлбарлуулна, номлол сургаалын сонсно тэгжээж одоо Библийг бол одоо өшөө илүү ойлгодог штэ тийм ээ. Гэхдээ Библийн зарим ишлүүд бол хүмүүст бол үнэхээр шууд одоо ойлгомжтой хүрдэг бол зарим нэг хэсэг нь бол магадгүй тайлбарлахгүй бол бас ойлгохгүй хэсгүүд бас байдаг л да. Мэргэжтэй хүмүүс. Одоо пасторууд гэсэн үг шүү дээ. Пастор, номлогч нар одоо зааж сургаад ирэхийн цагт энэ Библийг бол үнэхээр ямар ач холбогдолтой ном юм бэ гэдгийг ойлгож байгаа тохиолдол өнөөдөр олон л байгаа байхгүй. Тэгэхээр яг судлаач хүмүүсийн хувьд бас нэг сайхан судалж үзээд энэ ер нь яг үний юм ярьж гинэ, худлаа юм ярьж гинэ гэдгийг мэдчих бол болд юм уу? Тий, болдог. Ер нь одоо энэ Монголын нийгэмд одоо ер нь юмд уус өртөө ханддаг, юм уншдаг, юмыг эргцүүлэн боддог хүмүүсийн яриаг сонсож байхад бол Библийн тухай одоо яриа бол ярианыхын донд бол одоо явж л байдаг. Жишээлбэл одоо ингээд олонний танил алдартай одоо хүмүүстэй энэ төр ярьж яхад энэ төр те Библи уншиж үзчихсэн үү? Библи уншиж үзээрэй ч гэдэг юм уу? Манай зарим улс төрчид байна. Манай зарим эрдэмтэд байна. Багш нар сүүлдээ хад багш нараас тэгээд тий багш нар бас байна тий. Тэгээд тэд нар чинь тэгж улаан цагаан юмыг ингэж доромжилж гутаан доромжилж ингэж үүсгдэг байхгүй. Ямар хүмүүс ерөнхийдөө ингээд пүү па наадмуу нөхдүүдээс та халаад өгсдөө зайлцгаа гэдэг нөхдүүд чинь ерөөсөө юм уншдаггүй. Ерөнхийдөө л нэг тийм жоохон одоо юу гэдэг юм бэ тий. Судалж үзээгүй хүмүүс л юм тэгж ханддаг. Гэтэл юмыг чинь судалж үздэг өөрөөр хэлбэл одоо бидний яриагаар бол нөгөө элит давхаргийнхан бол ерөөсөө Христ итгэгчдийг бол буруу шааж пүү па зайл инэ тэрэ одоо юу гэдгийг өстө та нар хэрэггүй Монголд одоо юугаа хийж байгаа Монгол хүн одоо ийм юмд итгэдэггүй инэ тэрэ гэж ерөөсөө хэлдэггүй шүү дээ. Тэд нар харин ч маш хүндэтгэлтэй хандж идэг. Одоо энэ том нийтлэлчд байна тийм ээ. Гэх мэт. Одоо яг тэрний шалтгаан нь тэр хүмүүс ингээд хүмүүсийг ялгуурлаж болохгүй. За энэ хүмүүс бас ингээд те энэ юм тэгж байгаа учраас энийг хүндлэх хэрэгтэй гэдэг өнцгөөс хүндэлж гинүү эсвэл одоо саяны хэлсэн шиг Библийг уншиж үзээд энэ бол бас судалгаатай зөв зүйл байна гэдгийг ойлгочод тэгж гинүү. Хоёулаа байгаа гэж би хавьдаа боддог. Зарим нь бол яг ерөнхий өөрийнхөө одоо хорвоог ойлгох ойлголт тийм үү? Ерөнхийдөө хүний өөрийн итгэл үнэмшил, хүний нийгэм гэдэг чинь яаж зохицуулагдаж явдаг, үүнд хүний өөрхийн итгэл үнэмшил ямар гүнзгий одоо улбаатай байдаг гэдгийг мэддэг хүмүүс чинь өөрсдөө тэрэнд маш одоо хүндэтгэлтэй, мэдрэмжтэй хандаж чаддаг байхгүй. Тэр дотор
Библийг бүр одоо тогтож уншиж үзсэн хүмүүс ч л бас байж гэн тийм ээ. За ойлгомжтой. Тэгэхээр түрүүн бас нэг хэлж илаа те. Яг ингээд амьдрал дээшлэх. За одоо өвчин зовлон эдгэрэгч байд юм уу тийм ээ. За хүний одоо ажил төрөл бүтэх гэдэг. Яг өдөр тутмын хэрэгцээ бол биш шүү дээ те. За яг энэ хэрэгцээг болоод энэ хэрэгцээг хаяад шашин шүтээд ийна гэх юм бол бас үгүй бах. Мэдээж хүмүүс яг энэ хэрэгцээг бол хатгалж л байгаа тийм ээ. Христ итгэлтнүүд донд ч гэсэн яг ийм хүмүүс бол байгаа л гэж бодож байна. Ер нь бол хүмүүс бол энэ хэрэгцээ угаасаа хаяад одчихгүй шүү дээ. Үнийг яг гарцаагүй байх хэрэгцээ. Яг ингээд дотор нь орохоор энэ бол гол зүйл биш гэсэн юм яг үгүй гэхгүй байгаа тийм ээ. Дөрөв бас тайлсан. Энд чинь бас байгаа шүү гэж. Энэ тэгээ яг ямар зарчмаар тэгвэл хамт байгаа тийм. Одоо яаж жишээ нь хүмүүсийг одоо чи ингийн тулд ингээд баахан шалгуур малгуур нэг тим юм тавьчаад тэгээ тэрийг дагах гэж бөө юм болоод одоо нөгөө бид хоёрын ярьдгаар чулуу хөлгчээд байна. Эсвэл зүгээр л нэг ойлгомжтой. Аа эн чи юм л ихгүй гэж хэлчмээр тим ойлголт байна уу? Манай монголчууд ярьдаг те дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэж. Одоо энэ хэлц үгийг бол одоо бид бүгдээрээ л мэдж байгаа. Яг бол зовсон хүн энэ үгийн одоо утгыг бол маш сайн ойлгосон байдаг тийм ээ. Амьдрал зовж үтсэн хүмүүс бол. За ингээд ирэхийн цагт одоо яадаг вэ? Одоо хүнд бол ерөөсөө л одоо бурхны аврал гэдэг юм те. Ямар нэгэн одоо далдын хүчний тусламж гэдэг зүйл бол хүнд бол одоо маш их хэрэгтэй болж ирдэг. Тийм ээ. За ингээд ямар нэгэн хэрэгцээнээс болж хүн бол мэдээж Христийн цуглаанд очдог. За зарим хүмүүс бол найз нөхдөд олох гэж очдог. Зарим хүмүүс бол хэл соёл сурах гэж очдог. За зарим хүмүүс бол одоо ёстой жинхэнэ дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу. Надад хин туслах вэ? Хин надад тусламжийн гараа сунгах вэ гэдээ ирж байгаа хүмүүс ч гэл байна. За зарим хүмүүс бол үнэхээр одоо бизнес, ажил төрөл юмаа бүтээхийн тулд манай монголчууд бүгд л одоо ямар нэгэн хэмжээгээр лам эсвэл одоо сүм хийдэд очиж өргөл барьцаа өргөдөг шиг зашмаар Христийн сүмд ч гэсэн ирээд ингээд одоо залбираад одоо ингээд явах юм бол миний ажил бас бүтэж магадгүй гэдэг байдлаар хүн ер нь ямар нэгэн хэрэгцээнээсээ болж л анх ирдэг тийм ээ. Тэрнээс за би Христэд итгэнэ гэд шууд тэгж хэлээд ирдэг хүн ер нь байдаггүй. Бид бүгдээрэнд маань хэрэгцээ байдаг. Бид заримд нь эрүүл мэндийн шаардлага хэрэгцээ байдаг. Заримд нь санхүүгийн асуудал тулгамдсан байдаг. Ажил төрлийн асуудалтай нүүр толдсон байдаг. Гэр бүлийн харилцааны гэдэг хүн болгоны үед бас унтсан байх уу? Олон хэрэгцээнүүд. Тэгэхээр энэ бүх хэрэгцээг шийдэхийн тулд эндээс гарцгаахын тулд хүмүүс өнөөдөр Христэд ирдэг, Библийг уншиж үздэг. Христ итгэгч найзтай миний төлөө залбирч өгөөч. Тийм ээ? Тэгээ Христийн сүмийнхаа одоо хүмүүст хэлээд миний төлөө залбируулж өгөөч гэдэг байдлаар олон хүмүүс юмд ханддаг. За иймэрхүү байдлаар анх ирлээ. За ингээд одоо баг Христийн тухай сонсдог, залбирдаг. За ингээд явж итэл яадаг вэ? Айжмдаа Христийн тухай хөшөө илүү сонсож эхэлдэг. За ингээд нөгөө залбирал гуйлт нь одоо манайхны ярьдгаар бол нөгөө ажил нь тодорхой хэмжээнд бүтээд ингээд ирэхээр яадаг вөхөр багаар итгэл суудаг. Энд чинь үний юм биш үстэй арай. Залбирсан чинь нэр нөлөөлөд байгаа юм биш үстэй гэж. Тэгээд энэ дээрээ тулгуурлаад одоо цуглаанд яваад за цуглаанд очиход нь одоо Библийг заадаг, сургадаг. Ингээд Христ итгэлийн одоо үндсэн мөн чанар утга учирыг хүн ойлгоод ирэхээрээ залбирах те итгэх мөн Христ итгэлийн дагуу амьдрах тэр бүхэл зүйлийг хүн бол ерөнхийдөө ойлгоод ирдэг. Ингээд ирэхийн цагт бол тэр хүний Христ итгэх итгэлд хандах хандлага нь аяндаа өөрчлөгдөж ирдэг. Мэдээж амьдралын хэрэгцээтэй асуудлууд нь шийдэгдэхээс гадна тэр хүн өөрөө яг Бурхныг яг өөрөө ховчлон таньж мэдэж эхэлдэг. Ингээд ирэхийн цагт энэ Бурхантай тогтоосон энэ амьд харилцаа нь өөрөө тэр хүнийг бол цааш нь хөтлөн дагуулад аваад явдаг. Энийг үндсэндээ бид сүнслэг өсөлт гэж нэрлэдэг л дээ тийм ээ. Итгэлээр өсөж байна гэж бид нар ярьдаг л да ер нь бол тийм. Тэгэхээр ийм байдлаар л хүн болвол одоо юу гэдгийг Христийг таньж мэдээд, Библийг таньж мэдээд ингээд бол одоо явдгаа. Тийм болохоор тийм зүйл бол одоо заавал одоо байх ёстой. Надад бол анх манай найз Есүсийн тухай яриад тэгээд Христийн цуглаанд урьсан. Тэгээд яг би найзаагаа бодоод одоо очмоор байсан. Гэтэ нөгөө талаар би бол одоо монгол хүн тийм барууны шашинд одоо ер нь итгэж болдог ч юм уу үгүй ч юм уу гэсэн нэг юм эргэлзээ бол надад төрж исэн. Давхар жоохон хартай тий. Тэгээ манай найз болохоор надад Есүсийн тухай бүр нэггүй айгүй тодорхой ярьж өгсөн. Тэгэхэд нэрээ үнэн бол яах вэ гэж бас тийм бодлоос төрж исэн миний дотор. Нэрээ үнэн байвал яах вэ? Тэгээ ямар ч байсан
Христийн цуглаанд найз гагаад нэг очиод үзье гэж бодож байсан. Тэгээд очно гэж хэлчихээд би тухайн 7 хоногт очиагүй. Дараагийн 7 хоногт манай найз дахиад намайг цуглаантаа уурсан. Тэр үед хэлжсэн. Одоо ээж чинь өвчтэй те. Манай ээж үе мөчний ревматизм өвчтэй. Чи ээжийн төлөө залбираач. Тийм ээ? Гэж хэлэхэд би үгүй Христийн цуглаанд очиход надаас юу онох вэ? Нэг залбирчхад юу нь болохгүй. Юу нь болохгүй ах вэ? Тэгээ ээжийн төлөө ч гэсэн би ядаж залбирая гэдэг тэр хэрэгцээн дээрээ толгуурлаад би очиж штэ бас. Тийм ээ. Тэгээ очиод би чинь яаж залбирдгийг харж гин. За дагаа залбирдаг боллоо, дотроо залбирдаг боллоо. Дараа нь чанга яриа залбирдаг болсон. Хүмүүсийн дунд хамт залбирдаг боллоо. Тийм ээ. Ингээд айж майжмар залбирлын утга учир яагаад бид залбирдгийг, хинд хандаж залбирдгийг, залбирлыг бурхан яг сонсд юм үгүй юм уу? Энэ бүгдийг ингээд айж майжмдаа сураад залбираад ирэхин цагт ээж маань өвчин эдгэрч байна. Биеийн байдал нь сайжирч байна. Энэ бүгдийг би харахтаа үнэхээр бурхан байдаг юм байна. Миний залбирлыг сонсоод байгаа юм биш үсттэй. Гэсэн ийм одоо бодол болол төрөөд айжмдаа энэ итгэл болол одоо ингэж миний зүрхэнд болол одоо үндэслэгдэн одоо сойрсон гэж би бол хэлнэ л дээ. Тэ. Тэгвэл ажил нь бүтэхгүй байгаа хүмүүсээ хүрээдрээ. За ингээ асуудалтай хүн байх юм бол хүрээдрээ тэ. Ингээд наадуул чинь бүтний асуудалгүй болчихно гэх юм бол ер нь дороо Христийн цуглаан өсөө явчих юм шүү. За яг юм болгоныг бол одоо бид нар ингээд ажилчин бүтний хүрээдрээ гэдэг байдлаар бол ярихгүй тийм ээ. Мэдээж бид нар хүн болгонд өөрийн гэсэн сэдэв байдаг. Хүн болгонд өөрийн гэсэн зовлон үүрдэг ачаа байдаг. Тэр болгонд Библи бол бидний амьдралд бол хариулт өгдөг гэдгийг хэлж байгаа. Тэрнээс бол одоо юу гэдгийг зүгээр нэг юм хөнгөн хоомгой хийсвэр байдлаар те Христийн цуглаан төрөөдөр бүх юм чинь шийдэгчнэ. Тийм манайх гэж бол бид нар хэлэхгүй шүү дээ мэдээж. Энэ яг үтт юм байлаа. Энэ хүнс мундаг юм байлаа гэдэг ч юм уу. Тэгж их ярьдэн шүү дээ. За юу гэж ярьснаасаа шалтгаална. Тэрийг тухайн хүн яаж хүлээж авснаасаа бас их шалтгаална тийм ээ. Тий. Тийм болохоор үгүй яг уу ер нь бол зашмын хувьд бол бас бороо биш л дээ. Яа тэгвэл хүн өөрийнхөө амьдрал толгомдоод байгаа асуултын хариултыг л олох гэж л ер нь явна эцтэй. Хэрвээ тэр хариултыг өгөхгүй бол байгаа яах юм ер нь. Тийм биз дээ. Эцээ. Тэ? Тэгэхээр Библи бол хүний амьдрал толгомдож байгаа маш олон асуудалд бол одоо хариулт өгдөг. Зөвхөн мөнгөгүй байжгаад мөнгөтэй олгож өгөөч гэдэг нэг мөнгөтэй олох гэж ирж байгаа. Эсвэл зөвхөн нэг өвчин идгэх гэж ирж байгаа хүмүүс тэр дотор ч бас байхгүй шүү дээ. Үнэхээр харилцааны асуудалтай хүртэл мухардчаад, эхнэр нөхрийн харилцааны асуудалтай хүртэл мухардчаад, эсвэл амьдралын утга учирын эрэл хайгуул хийж байгаа тэр байдалтай мухардчаад тэгээ Библи уншаад тэрнээс хариултаа авж байгаа олон 10 хүмүүс өнөдөр байна шүү дээ. Тийм ээ? Тэр жинхэнэ гэгэрлийг олж авч штэ тэг хурж штэ тий. Тэгэхээр зөвхөн нэг тал руу тойшруулж бид нар ярьж болохгүй юм л да. Зөвхөн одоо ажил бүтдэг ядуу хүн баян болчдөг, өвчтөг хүн идэрдэг юм аа гэдэг байдлаар бол бид нар ярихгүй шүү дээ мэдээж. Хүн хүний хэрэгцээ өөр өөр. Заримд нь оюуны хэрэгцээ байна, заримд нь сэтгэлийн хэрэгцээ байна, заримд нь харилцааны хэрэгцээ байна, заримд нь санхүүгийн асуудал байна, заримд нь эрүүл мэндийн асуудал байна тийм ээ. Гэхдээ бүх амьдралын салбарын талаар Библи ярьдаггүй л ярьдаг. Энийг өнөөдөр цуглаанд ирээд уншаад судлаад ирэхэд олон хүн эндээс өөрийнхөө амьдралын хариултыг бол олж авдаг. Жишээлбэл одоо зарим хүн бол ирээд цуглаанд ирээд Христэд итгээд эхлэнгүүтээ өнгөрсөн хугацаанд яагаад миний амьдрал тийм зовлон байсны учрыг жишээ нь ойлгож штэ тий. Энэ нь миний одоо алдаатай үйлдэлээс болжээ гэдгийг ойлгоод Бурхны өмнө гимшиж штэ. Энэ бол маш том одоо эргэлт байхгүй юу? Маш том одоо гэгэрл байхгүй юм чи өөрөө. Тэ? Тэрнээс зөвхөн одоо юу гэдгийг нэг юм эд материалын шинжтэй нэг юм эрэл хайгуулаас болж хүн ирдэг юм биш шүү дээ. Тийм ээ? Би өөрийнхөө амьдралд ингэж алдаж онж явсан. За би энийг яагаад ингэдгийг би ойлгохгүй байсан. Би цуглаан дээрээ Библи сурсан. Христэд итгээд Библийг унших тусам миний амьдралд болж исэн тэр бүх үйл явдлуудыг одоо би ойлголоо. Би угаасаа Бурхныг мэдэхгүй байж, би өөрөө буруу амьдрч ээж тийм юм чинь миний амьдралд тийм одоо муу мухай зүйл болохгүй яах юм бэ? Энийг би одоо ойлгосондоо баяртай байна гэдээ явж байгаа хүмүүс байна шүү дээ. Тэгэхээр энэ хүн асуултын хариултыг олж авлаа шүү дээ. Энэ хүн цаашдаа яаж амьдрах уу гэдгээ одоо энэ хүн мэдэж авлаа. Энэ бол маш том одоо ололт гэж харж байгаа. Тэгэхээр иймэрхүү
олон одоо 100 хүмүүс, 1000 хүмүүс өнөөдөр бол Монголд Христэд итгэж байна шүү дээ. Тэгэхээр бол яг нь ерөнхийдөө нийгэм Христ итгэгчдийг бас хитрхи одоо нэг талаас нь тэгж харах гад байдаг те. Зөвхөн одоо ядус шиг гурил бодоогоор хуурж авцраад байна гэж. Үгүй шүү дээ. Жишээ нь би бол ерөөсө гурил бодоогоор хуурагдаж цуглаанд ирсэн хүн биш. Гурил бодоноос бол би ерөөсө Христ итгээгүй. Надад амьдралын утга учир хэрэгтэй байсан. Хүн юуны төлөө амьдрдаг юм? Яагаад хүний амьдрал ийм их асуудалтай байдаг юм? Яагаад хүний амьдралын ихэнх он жилүүд ийм гонигтай, бие бинийгээ ойлгохгүй, хэрүүлтэй, уруултай, салсан, нийсэн ийм хаз жаргалгүй амьдралаар хүмүүс бид нар амьдрдаг юм. Ингэж амьдрах ёстой бол хүн ер нь хүн болж төрхийн хэрэг юунд байгаа юм гэж би бага насндаа асуудаг байсан. Би боддог байсан. Энэ бол жишээ нь миний одоо амьдралын сэдэв байсан. Энэ бол миний одоо амьдралаас ирж хайж исэн одоо асуулт маань байсан. Энэнд хэн ч хариулахгүй байсан. Тийм ээ? Энийгээ би ингэж асууж мэдчихгүй байсан. Угаасаа хүүхэд байсан. Харин нэг өдөр би гэртээ Библи байгааг олж авсан. Манай нах зэгч гэрт Библи авчраад тавьсан байсан. Тэгээд тэр Библийн одоо хавцсны нүүрний зурган дээр хавцсан дээр нь Есүс Христийн хэлсэн энэ шинэ гэрээний Иохан номын 8 дугаар бүлгийн 12 дугаар ишлээс иш татаад ингээд одоо тавьсан байсан. Тэр ишлэл болохоор яг тухайн үеийн орчуулгын одоо хэлбэрээр болохоор би бол ертөнцийн гэрэл мөн би бол хорвоогийн гэрэл намайг итгэн дагсан хүний амьдрал гэрэлтэй болно гэсэн үг байсан. Тэгэхээр энэ үг яг миний зүрхэнд бол айгүй итгэл найдар өгсөн. Өөрийгөө хорвоогийн гэрэл гэж хэлж шít. Тэгээд намайг итгэн дагсан хүний амьдрал гэрэлтэй болно гэж хэлсэн биш шít. Энэ үг шууд миний зүрхэнд хүрсэн. Яг тэгвэл би өөрийнхөө амьдралыг айгүй харанхуй байгааг мэдэрчлээсэн байхгүй юу? Тэ. Яг мэдээж энэ одоо өрөөний гэрэл хорвоогийн нарыг би үзээд явж байгаа. Гэхдээ сэтгэлийн гэрэл гээгээ дутаад байгааг би мэдрээд л яваад байдаг гэсэн. Залуу байсан ч гэсэн. Залуу байсан ч гэсэн. Гэтэл тэр Библийн ишлэл юу вэ гэхээр би бол хорвоогийн гэрэл намайг итгэн дагсан хүний амьдрал гэрэлтэй болно гэж хэлсэн. Тэр гэрэл нь бол мэдээж одоо энэ өрөөний гэрэл одоо мандах нарны туяаг бол яриаггүй шүү дээ. Хүний сэтгэлд гих тэр гэрэл гэгээний тухай ярьж байгаа нь бол хинт ч ойлгомжтой байсан. Тэгээ миний дотор шууд асуулт төрсөн. Ямар асуулт төрсөн бэ гэхээр хэрвээ би итгээд дагвал миний амьдрал гэрэлтэй болох уу нэрэ гэдэг асуулт. Яг надад нөлөөлөх үү гэж асуусан. Тий, яг тий. Тэгээ би цуглаанд явж эхэлсэн байхгүй. Тэгээ нөлөөлсөн үү? Тэгээд нөлөөлсөн. Тий. Тэгээд би тэр гэрэл гэгээг сэтгэлийн тэр гэрэл одоо гэгээрлийг би бол одоо олж авсан. Тий. Тэгэхээр Христ итгэлийн тэр гэгээрл гэдэг чинь өөрөө Христэд итгэсэн итгэлээр дамжуулан Бурхан намайг уучлсан юм байна, өршөөсөн юм байна. Би Есүс Христэд итгэсэн тэр итгэлээр минь дамжуулан Бурханы уучлал өршөөлийг хүлээн авч мөн түүгээр барахгүй ариун сүнсийг хүлээн авснараа амар тайван баяр хөөрөөр зүрхнэн дүүрч мөн Бурханы үгийг уншиж өөрийнхөө амьдралын үнэт удирдамжаа болгож үнэт зүйлээ болгож явснараа би буруугаас зайлж зөв ба мэрэгэн ухаантай амьдралыг сонгож явснараа өнөөдөр миний амьдралд ямар ч одоо хүний өгч чадаагүй ямар ч одоо номны надад одоо бий болгож чадаагүй тэр одоо хизээч хинч миний зөрчлөөс болоож авч чадахгүй тэр гэрэл гэгээг Христ итгэл надад өглөө шүү дээ. Тийм чинь иймэрхүү байдлаар Христэд итгээд Христээр ирсэн өнөөдөр маш олон хүмүүс байгаа шүү дээ. Гэтэл энийг мэдхгүй мөртлөөсөө гурил бодаагаар одоо хүн хоордог гадны шашин гэдэг. Гэтэл Христ итгэгч нар чинь нийгмийнхээ эмзэг давхаргийнхныг харахтаа гурил бодаагаар өгж тусалдаг. Гэхдээ тэдний итгэлийг хөдөлж авахын тулд биш шүү дээ. Тэр гэрэл гэгийг Бурхны ивэл ерөөлийг зүрх сэтгэлдээ амсцсан хүмүүс чинь тэрийг бусдад дамжуулж байгаа л асуудал байхгүй юу? Тийм ээ. Тэгэхээр өөрсдөө мдээгүй, мэдэрч үзээгүй, уншиж үзээгүй, ойлгохгүй байжээж тэ энэ бол боломжгүй гэж өөрсдөө үздэг тэ. Яагаад гэвэл ойлгомжгүй санагддаг. Тэгэхээр би буруудахгүй л дээ. Яг л өөрсдөө ирж үзээгүй, очиж үзээгүй, хин нэгнээр тайлбарлуулж үзээгүй учраас ойлгомжгүй л санагдах байх. Харин ойлгосоо билээ дээ л гэж бид нар чинь залбирч явдаг шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө амьдралын талаар ярьсных бас шууд тань дээр тулгуурлаад асууч л да. Таныг анх яг хэрэгцээндээ тулгуурлаад Христийн сүмд очиход таныг чулуу хөөлгөх за одоо яг тэр хэрэгцээнд нь хариулахгүй нэ за одоо ингэх ёстой шүү, тэгэх ёстой шүү энэ төр гэсэн нэг баахан юм арга зам гаргаж ирээд тэгээд тийм болоогүй юу? Тийм болоогүй. Шуглаанд анх ирэхэд ерөөсөө л ингэжсэн маш сайхан хүлээж авсан. Тэгэд тэр хүмүүс нэг л өөр байгааг би харсан. Энэ хорвоо дээр бас ийм хүмүүс байдгаа гэж би гайхчихсан. Бүгд л инээс нүрнээс нь гэрэл цацарсан нэг худлаагаасаа бол инээгээгүй худлаагаасаа инээгээгүй байгаа хүн чинь нэг хүн юм чинь нэг хүн гэдэг чинь сэтгэлийн амт юмыг мэдрэн штэ эн чинь тийм ээ
бас нэг үүрэн телефоны газар оронгот ингээл энийг л авах шиг юм заагаад өгсөн бол биш үү? Тэд нар надаас мөнгөний маань ихсэнгүү тийм ээ. Тэд нар харин надад үйлчилж байна. Тэгээд нэг ойлгомжгүй байсан зүйл нь бол чи амьдралаа өөрчил гэж намлаад байсан. Христийн цуглаанд анх ирсэн чинь. Амьдралаа өөрчил гэдгийг би хүүхэд байсан болооч тэр айгүй өнгөцгөн ойлгож байсан л та. Гэхдээ одоо би яагаад амьдралаа өөрчлөх ёстой юм бол? Амьдралаа өөрчлөх гэхээр одоо яхаа ажлаа солих юм уу? Байраа солих юм уу? Тавилгаа хөрчиж тавих юм уу? Нэг тийм байдлаар би амьдралаа өөрчлөнө гэдгийг би тэгж ойлгоод байсан. Гэтэл амьдралаа өөрчлөнө гэдэг чинь юу хэлээд байсан бэ гэхээр гим нүглээ болж бурханд итгэж эзэн Иесус Христэд итгэж гимээ гимшиж тийм ээ тэр Христ итгэлээр дамжуулан ирдэг бурхны нэгүслийг хүлээн авснараа баяр хөөртэй амар тайван бусдыг хайрладаг хүн болох тухайг л номлоод исэн байл л т. Энэ чинь нэг удаа очиод хүн шууд бас ойлгочихгүй л байгаа юм л т. Тэр үед чинь гадаадын илгээлтийн эзэд ч их олон байсан. Тэдний номлол тэд номлодог орчуулагч нараар дамжуулж одоо сонсдог байсан. Бид чинь Монгол пасторууд, Монгол номлогч нар бол их хоор байсан үе шүү дээ. Тэ. Тэгж л ойлгож байсан. Тэгээд явах тусам одоо цуглаанд явах тусам залбирдаг болсон. Залбирах тусам миний амьдралд ямар нэгэн өөрчлөлт ирж байгааг би мэдэрсэн. Амьдралд зарим зүйлсүүд мань бүтэж байгааг би харсан. Библийг унших тусам би амтанд нь орсон. Яагаад гэвэл энэ ямар их үнэн үгийг хэлж ядг юм бэ? Энийг би амьдралдаа хэрэгжүүлвэл нэрээ надад тус болох үгүй шүү дээ гэдэг олон зүйлсийг би Библиэс сурч авч байгаа. Энэ бүхэн намайг Христ рүү татсан. Тэгээ одоо эргээд энэ 27-8 жилийн эцэст энэ Христ итгэсэн амьдралаа эргээд харахад хувь хүнийхээ хувьд бол асар их өөрчлөгдөж хөгжсөн байгаагаа харж штэ. Сүүлийн жилүүдэд хувь хүний хөгжлийг их ярьж байна. Өмнөх сарын нэг дугаар дээр би нэг Луя өгчдөөс хувь хүний хөгжлийн талаараас бол яг бас ярьж исэн. Тэр үед бол Луя өгч ярьсан харин би одоо хөтлөгч хийж исэн л та тийм ээ. Тэгэхэд бол одоо хувь хүний хөгжлийн тал дээр бол одоо өнөөдөр хүмүүс хувь хүний хөгжлөгээд нийгэмд бол аюу их ярьдаг боллоо. Шодрог байя, зүв байя гэж ярьлаа. Гэхдээ итгэл үнэмшилгүйгээр энийг хийн гэж бол байхгүй шүү дээ. Зөвхөн боловсрал хувь хүний хөгжүүлэхгүй байна гэдэг нь өнөөдөр Монголын нийгэмээс харагдчихл байна шүү дээ угаасаа. Тэгэхээр заавал итгэл үнэмшил, бурхантай харилцах харилцаа тэр одоо амьдралын нэн тэргүүнд тавьдаг үнэт зүйлээс чинь шалтгаалж ижил тэр хүний аливаад хандах хандлага бүх амьдралын зүг чиг чинь өөрөө бий болж идэг. Энэ чинь өөрөө хүнийг асар ихээр хувьсган өөрчилж идэг. Байгаа юм л та тийм. Бусдад харилцах харилцаа, аливаад хандах хандлага тийм ээ, тууштай байх байдал, шодрог үннийг эрхэмлэх байдал. За мэдээж би өөрийгөө хэвээр амар шодрох хэвээр би хэвээр нэр амар лагшд гэж мэдээж хэлэхгүй те. Гэтэ тийм байхын төлөө явж байна. Тэрийг би өөрийнхөө үнэт зүйлээ болгоод өнөөдөр явж байна. Яагаад гэвэл би бурханд Есүс Христээр дамжуулан итгэдэг учраас. За танд баярлалаа. Сонсогч танд Монголын Евангелийн эвслийн захиалгад баримтат яриа нэвтрүүлэг хүрлээ. Бидний ярилцах цаг маань дууссан байна. Өнөөдрийн бидний ярилцсан сэдэв бол Христ итгэлт хүмүүсийг чулуу хөөлгөж гинэ үү гэсэн сэдэв байсан. За чулуу хөөлгөнө гэдгийг тайлбарлах юм бол мэдээж хүнд ямар нэгэн ойлгомжгүй зүйл санал болгоод за тэгээд тэрнийхэн дагуу үйлдсэн хүнийг чиний буруугаас болоод үр дүнд хүрч чадсангүй гэж өөрсдийнхөө бурууг одоо тэр хүн дээр нь буцаагаад тоохох юм уу те. Ямар нэгэн зүйл одоо нэг талаараа хүнийг заллих ямар нэг тийм хэцүү арга зам юмар хүнийг явуулах гэх юм уу. Эцэстээ өөрсдөө ашигтай зүйл хийх. Христ итгэл нэг тиймэрхүү зүйл хийж гинэ гэсэн асуулт байсан. Анх итгэх гээд очингууд хүмүүс одоо очисон хүмүүст тийм ээ сүсэгтнүүдэд гэх юм уу. Янз бүрийн зүйл санал болгоод тэгээд тэгсэрнэ эцэст нь за ингээ юу ч болсонгүй юу ч бүтсэнгүй амьдралт чинь. Энэ гэхдээ таны өөрийн чинь л буруу. Яг гэх юм бол ийм болсон. За энэ бол хүн чулууг хөөлөх гэж хэлж байгаа. Христ итгэл яг тэгж гэнэ гэсэн асуултад Бетаны ургац Христийн чуулганы пастор Төгөлдөр таавал за үгүй л гэж хариуллаа. Яг очихт нь ингээд ийм байхгүй гэдгийг өөрийнхөө амьдралаар хариуллаа. За сонсогчд маань бас үүн дээр хариулт авсан болов уу гэж итгэж байна. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирээд энэ талаар ярилцсан бас танд баярлалаа. За тэгээд чулуу биш гэрэл гээгээ хөөсөн амьдралыг минь сайхан асууж яриулсанд бас их баярлалаа гэж хэлмээр байна. За баримт яриа нэвтрүүлэг баасан гариг бүрийн орой 21 цагаас 22 цагийн хооронд танд хүрч байгаа. Эх 7 хоногт шинэ дугаар, шинэ сэдвэр, шинэ асуултаар эргээд уулзцаая.